Сайн байцгаана уу? Бороондор сумын гац тариал хариуцсан мэргэжилтийн үйлчлэсрүүм байна. Бороондор сумын хэмжээнд болохоор өрхийн ногооны аж ахуй эрхлэлтийг 20 гаруй иргэд байдаг. За түүнээс онцолж та бүхэнтэй одоо яг өрхийн ногооны аж ахуй даган эрхэлж байгаа эрхтдээ уулзуулах болно. Бороондор сумын засаг даргын үйл ажиллагааны мөрөө хөтөлбөрийн дэмжих ажлын өрөөнд улсын хурлын гишүүн Ган хөлөг гишүүн маань өрхийн ногооны аж ахуй эрхлэлтийг иргэдийг дэмжиж өнгөрсөн жил ашиглалтын гэрээгээр үн төлбөргүйгээр 4-8 харьцаатай хүлэмж одоо олгосон байгаа. За тэр хүлэмжинд маань өнгөрсөн хавраас эхлэж иргэд маань ногоо тарьж эхэлсэн. За тэрхүү одоо хүлэмжинд ногоо тарьж буй иргэдийнхаа одоо үр дүнг ерөөхдөө та бүхэндээ харуулах зорилгоор энэхүү контент эхэлж байгаа. За танд энэ өдөр мэндийг хүргэе. За урах зариун байна уу? Хариун байна. За мөнх батгах маань одоо яг хэдэн оноос эхэлж ногоо тариалж эхэлж байгаа лээ? За би ч одоо 2015 оноос хойш ногоо тариалж байгаа. Энэ түнс мөсний ногоо бол нарийн ногоо бүгдийг тариалж байгаа. За энэ жилийн ургац маань ер нь хэр байна? Энэ жилийн маань ургац ер нь өнгөрсөн жилиг бодвол арай цаг агаар бол нэлээд сэрүүн. Тийм учраас бас гарц арай өнгөрсөн жилиг бодвол гэтээ гайгүй боломжийн хэмжээнд гарчаал. За орон нутгаас дэмжлэг үзүүлсэн хүлэмжинд болохоор та болохоор одоо нөгөө эрт ургацын ногоонуудаа тариад ерөөхдөө хураалтаа авцсан байгаа тий. За хүлэмж маань ер нь танд хэр санагдсан бэ? Ногоо тарихад ер нь бас үр дүн хэрэг боломжийн адилхан ургацыг бол адилхан л авна. Хэдий хэр хэмжээ харин тэр хэмжээгээр л авна. За энэ болохоор дан болохоор өгөрцөө тарьсан байна тий. За өгөрцөө нь болохоор одоо ямар сортын өгөрцөө ирэхэд та тарьсан байгаа вэ? Голланд арзгар сорт F1 үү тий. За энийг бол тариалдаг байгаа. Ер нь бол гайгүй. За та ер нь Бороондор сумын одоо залуучууд урайлж ер нь юу гэж хэлмээр байна? Одоо өрхийн ногооны аж ахуйг ингээ эрхэлсний үр дүн ач холбогдолтой талаар та ярина. Залуучуудаа уриалахад ер нь бол эх орны хөрсөнд тарьсан эрүүл эко хүнс сүүлийн үед маш чухал болоод байгаа. Тийм учраас ер нь хүн болгон хашаанда тодорхой хэмжээгээр тариасаа гэж уриалъя да. За баярлалаа.